Чингис хааны угсаа гарал. Монголын улс төвчөнд бүрдчэн эхнэр Гоо марлын хамтаар Тэнгис далайг гаталж ирээд онон мөрний их Бурхан галдан ууланд нутаглаж Батчгаан гэдэг нэгэн хөвөнийг төрүүлжээ. Дараах үе удмуудыг жигсаавал Тамаача, Хоричаар мэргэн, Уужин буурал, Саль хачаав, их нүдэн, Шинсоч, Харчуу, Оржигдоо мэргэн, Торголжин баян, Добуу мэргэний эхнэр 20 төмдийн хорилдоо мэргэний охин Алунгуа. Добуу мэргэн 2 хүүтэй болоод нас барсны дараа Алунгуагаас төрсөн 3 хөвөний баг нь болох Бодончор мунхагаас Боржгон овгийнхан үүсэн гарчээ. Нууц товчоонд бичснээр бол Алунгуа Добуу мэргэний нас барснаас хойш хөвгөө төрүүлснийг Малиг Баяу Довгийн зарц бус. Харин шөн дотгоор орж ирэх Тэнгэрийн цагаан шар хүнтэй холбон тайлбарладаг. Бодончор мунхаг нэгэн жирэмсэн эмийг барин ирснээс гарсан хөөн жажиртай бөгөөд энэ нь Чингис хааны анд Жамуухын уг гаруул юм. Бодончрын өөр удам нь Хавич Баатар, Минэн Тодун, Хачи Хүлүүг, Хайду, Байшин хор догшин, Томбнай сэцэн болно. Хайдугийн хүү Чирхайл Янхуагаас Тайчууд овог үүсэн гарчээ. Томбнай сэцний хүү Хабуул хаан хамаг Монголыг захирч байсан ба түүнээс Хяад Боржгон овог үүсэн гарчээ. Хабуул хааны 2 дахь хүү Бартан Баатар нь Чингис хааны эцэг Исүүхэ Баатрын эцэг бөгөөд хамаг Монгол Хутуулаа хаанаас хойш хангүй байсан тул Хяад Боржгон овгийг ерөнхийд нь Исүүхэ Баатар захирч байсан. Чингис хааны Монголын дулаар төрийг үүсгэн байгуулах явцад нөлөөтэй байсан хэд хэдэн феодал язгууртнууд Хабуул хааны удам буюу Хяад Боржгоны ноёдууд байжээ. Дардаа отчхон нь Бартан Баатрын баг хүү Чингис хааны авга ах. Алтан нь Хабуул хааны 4 дахь хүү Хутуулаа хааны хүү Чингис хааны хаяал. Хочир нь Бартан Баатрын 2 дахь хүү Нэгүн тайжийн хүү Чингис хааны үеэл. Зүрхний сач бэх нь Хабуул хааны ууган хүү Охин бархгийн ач хүү Чингис хааны хаяал. Бүрий бүх нь Хабуул хааны 4 дахь хүү Хутуухдуу монхрын хүү байжээ.